За одоо саксофон хөгжмийн уруулны зуултны хичээл оръё. За ерөөхдөө мишдэггүй харж байгаарай. Уруулаа өнгөцгөн зуучих юм бол энэ хоёр маань наалтаад дуурахгүй. За хитрхи лав зуух юм бол муухай хахир дуурдаг. Тэгэхээр ерөөхдөө яг өөрөө мэдрээд яг голд нь ингэсгэд зуудаг гэсэн үг шүү заяа. За би одоо зууж үзлээ. Хитрхи өнгөцгөн зуух юм бол хус бишдэг хоёр маань наалтаад дуурахгүй гэсэн үг. Ингээд уурхай болчдөг байгаа. За хитрхи лав зуух юм бол за одоо хитрхи муухай жоохон лав зуучих юм бол хахир дуурай муухай хатуу дуурна гэсэн үг. За ингэж муухай дуурдаг байгаа шүү. Тэгэхээр яг голд нь яг өөрөө мэдрээд голд нь дуурна. За ингэж яг зөв саунд манд дуурдаг шүү. Хөгжмийн саксофон хөгжмийн яг зөв саунд буюу зөв дууралт маань ингэж дуурдаг шүү. За тэгэхээр шүдэрээ дээдлээ ч юм уу доотлоо ерөөсө хазж болохгүй. Яг уруулныхаа булчингаар. Тэгээд нэг удаан ерөөхдөө уруулаа одоо булчингаа дасгахын тулд маш удаан үлээх хэрэгтэй л доо. За гэх мэгээр ингээд удаан дасгал буюу гам хийснээр уруулны чи булчин яг нэг жигд ажиллаж эхэлнэ гэсэн. Одоо эхний удаа та нар үлээхлээр уруулны чи булчин ачаал аваад салгалаад жоохон ядраад чилээд гэх юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бол маш их гарна. Ер нь удаан гам урт гам хийжсэнээр хөгжим өнгө гоё тогтож өгдөг шүү. За уруулны зуултныхаа талаар ойлгохгүй байвал асуурай.